Хөхнөр төвдийн өндөрлөгийг дэлхийн дээвэр гэдэг. Энэ нутагт төвдийн 6 сар шин, ургацын баяр, бурхны хөрөг дэлгэх гэх мэт баялаг соёлын ажиллагаа явагддаг. Төвдийн буддын шашин үүснээс хойш өнөө хүртэл энэ нутагт үе дамжин уламжилсаар ирсэн. Сүсгтэн олонний хувьд шашны үйл ажиллагаанд оролцох нь амьдралынх нь чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг. Төвдийн буддын шашны тэргүүнийг төрөл арилжсан хойд дүрэг хэмээн сүсгтэн олон нь итгэдэг. Тэд өмнөх дүрийнхээ үзэл санаа оюун ухааныг өвлөн сүсгтэн олноо удирддаг. Уламжлан залгамжлах энэхүү өөрмөгц аргаар тодруулсан шашны тэргүүнийг хувилгаан гэгэн гэж хүндэтгэн дууддаг. Энэхүү баримтат киногоор төвдийн буддын шашны гэгэн хотогтын хойд дүрийг тодруулах түүхийг тайлбарлан үзүүлнэ. Хятад улсад өдгөө төвдийн буддын шашны 3800 гаруй сүм хийдтэй бөгөөд 150,000 гаруй лам ховрог, 1300 гаруй гэгэн хотогт байдаг. Төвдийн буддын шашин Нимава, Гадамба, Сагжава, Гэлэгва гэх мэтийн урсгалтай. Төвд, Хөхнөр, Гансу, Сычуан, Юннан зэрэг бүсэд тархдаг. Төвдийн урьдчилан хорны Лас хотын төвд байдаг их зүү хийдэд Шагжа мууны бурхны 12 насан сүдэртэй үеийн цээж баримлыг тахиж, үүнийг тан гүрний үед Вэнчэн гүнж Чанга хотоос төвдөд авч чадсан гэдэг. Буддын шашин 7 дугаар зууны үед төвдөд дэлгэрсэн гэж үздэг. 1300 гаруй жилийн хугацаанд төвдийн буддын шашин Хятад, Энтхэг, Балбын нөлөөгөөр улам хөгжин дэлгэрсээр ирлээ. Дэлхийн олон газрын буддын шашны сүсгтнүүд төрөл арилжсан хойд төрлөн олон гэж итгэдэг. Төвдийн буддын шашинд Рэмбүч буюу гэгэн хотогтын хойд дүрийг тогтоох тогтолцоотой байдаг. 活佛转世呢，是这个藏传佛教独有的一种就宗教首领的这种传承方式。我们纵观世界，任何宗教都没有这样的一个传承方式。Энэ хүн хотогт хувилгаан хүн. Түүнийг Паво гэгэн гэдэг. Гэгэн хотогтыг төвдийн буддын шашны гол урсгалын тэргүүн эсвэл аль нэг урсгалыг үүсгэн байгуулсан лам нарын хойд дүр гэж үздэг. Гэгэн хотогт нь өмнөх дүрийнхээ суудлыг залгамжлахын зэрэгцээ, оюун санаа авьяас биелэг болон эрдэм чадварыг нь өвлөн уламжилдаг. Паво хотогт бол Гадамба урсгалын гол үүсгэн байгуулсан хотогтын нэг бөгөөд 9 настайдаа гэгэнээр тодорсон байдаг. 第一个活佛呢，是由噶玛噶举派这一派开始产生的。 Тэр яг одоо Нинан хийддэн шинэ жилийн номын хуралд оролцож байна.
能够去利益到大家。如果把他的转世找出来，或者说是认出来的话，确实能够切实的帮助到整个藏传佛教，或者是帮助到更多的需要佛法智慧的众生。那么出于这样的考量，我们去把他的转世或者把他的来世呈现出来，找出来，让更多的人去看到他，认识他，从而也给予他一些力量去做更大的事情。活佛就扮演了这样的一个佛法的智慧跟普通信众之间的媒介的这样的一个角色。所以借由这个活佛或者仁波切的努力把这些佛法的智慧呢就简便直接的传达给信众。Гэгэн хотогчийн хойд дүрийг тодруулах тогтолцоо нь 13 дугаар зуунд цэрпүү хийдээс гаралтай бөгөөд төвдийн бурхан шашны бусад урсгалууд ашиглан уламжлаад одоо хүрч байна. 活佛转世出现在公元的13世纪后半叶，它有宗教因素，也有社会政治因素。实际上，它跟维系这个一个教派或者一个寺庙的这个政治经济或者这个教务方面这个权威方面就首领的这个怎么选拔，就这个呢是有密切的关系的。 13 дугаар зууны сүүлчийн үед улс төрийн байдал тогтворгүй байсан учраас Гадан баагийн урсгалын тэргүүн Гааран ба өөрөө таал төгсвөл шашны урсгал сүм хийдийнх нь хувь заяа ямар болох талаар санаа зовж байжээ. 他圆寂之前呢，他给他的弟子无间巴沙讲就说他将来会转世的，就说应该会转到什么地方，你去找我的这个转世灵童来。这样呢，这个无间巴呢也是这个四处寻找。 那么最终呢，找到了这个让琼多吉。那么5岁时候呢，正式承认为噶玛巴西的这个转世了。那是公元1288年。实际上，这就是藏传佛教的第一个活佛的这个出现。正是由于元宪宗蒙哥赐给了这个噶玛巴西一顶金边黑色僧帽，那么这个转世系统呢，就叫噶玛噶举黑帽系。黑色的法帽呢，也成为这个系统传世的象征和重要的标志。 1333年的时候呢，元顺帝封让琼多吉圆通佛法性空噶玛巴，那么在第2年呢，又封他为小悟一切空性噶玛佛。那么通过这2个册封呢，使活佛转世从民间自发性质，它就有了一个法理意义，才有了合法性，才真正形成一种制度。那么通过这种中央政府的册封呢，也使噶玛巴这个名号呢得以使用和传承下来。 Эренчин доржийг 3 дугаар дүрийн Гааран ба хэмээн нэрлэжээ. Тэрээр гэгэнийг тодруулах тогтолцоонд маш их нэр хүндтэй байдаг. Тэрээр засаг дөртөө маш нэгт холбоотой бөгөөд үүгээр дамжин гэгэн хотогтын хойд дүрийн тогтолцоог хөгжүүлэн сайжруулжээ. Түүхнээс аваад төвдийн буддын шашны сүм хийд болон шашны тэргүүн нар шашны үйл ажиллагаанаас гадна улс төрд гүнзгий оролцдог байв. Тэд язгууртан болон газрын эзэдтэй эдийн засаг амьдрал эзэмших эрх булаалддаг. Иймээс нутгийн захиргаа болон хаад ноёдын дэмжлэгийг идэвхтэй эрэлхийлдэг. Энэ бол 15 дугаар зууны эхээр Мин гүрний хаан 5 дугаар дүрийн Гааранбад бэлгэлсэн тамга юм. Тамган дээр нь хаанаас түүнд өргөмжилсөн цол Дарма Ража хэмээх сийлмэлтэй. Гаданба урсгал гэгэний хойд дүрийг тодруулах тогтолцоог бий болгосон бол Гэлэгба урсгал хөгжүүлэн дэлгэрүүлсэн юм. Өнөөдөр Гэлэгба урсгал төвдийн буддын шашны хамгийн нөлөө бүхий урсгалын нэг болж байна. Лас холын өмнө иргэнд байдаг гандан хийд нь Гэлэгба урсгалын өлгий нутаг юм. Золын баяр буюу Гэлэгба урсгалын үүсгэн байгуулагч Зонхуу богдын гэгэн дурсгалын тэмдэглэлт өдөр төхөж байгаа юм. Зонхуу бол 14-р зууны эрдэм чадвар төгс сэтгэгч буддын шашны онолч юм. Тэрээр 1409 онд Гэлэгба урсгалыг үүсгэн байгуулжээ. Зонхуу амьд сэрүүн байхтаа хүмүүсийн хүндэтгэлийг олж алдар нэрэн дуурсгасан юм. Шэв Шагжа Есhin Нанжинд Мин гүрний Юнло хаанд бараалгасан бөгөөд хааны шанг хөртөж байлаа.
지롱시 고마스 서치하다니 잠재주지 때나 공연 대신 작다 수시 표제 즉 잠재주지 지롱시 앞에 간데스 나스 두스토 Эдгээр танка зургийг хамгийн гоё торгоор урлаж хятад төвдийн хэв намбыг хослуулсан аж. Өнөө хүртэл бүрэн бүтэн хадгалсаар бөгөөд өнгө төрхөн алдаагүй байна. Эдгээр танка зургийг жил болгон гандан хийдэд нэг удаа дэлгэн үзүүлдэг бөгөөд сүсгтэн мөргөлчөд тусгайлан ирж сүсгэлэн мөргөдөг. 1419 онд Зонхвыг таал төгссөний дараахан Багшев болон залгамжлагчийн уламжлах аргаар шашны тэргүүнээ шалгууруулж байжээ. Дараанаажмаар гэгэн хотогтын хойд дүрийг тодруулах тогтолцоог ашиглах болсон байна. Түүний дунд хамгийн алдартай нь Далай лам болон Банчин эрдэнийн хойд дүрийг тодруулах тогтолцоо юм. 达赖喇嘛和班禅额尔德尼系统啊，是藏传佛教里头最大的这个活佛世系了。 1542 онд Брайбун хийдийн Хамбалам Гиндэн жамц таалал төгсөв. 1547 онд 4 настай Сунам жамцыг Брайбун хийдийн гэгэнээр тодруулж Брайбун гэгэн хэмээн нэрлэжээ. 1578 онд Сунам жамц Шүньи ван буюу Төмдийн Алтан хаантай холбоо тогтоов. Алтан хаан хөх нуурын хөвөөнд түүнтэй уулзаж богд хамгийг айлдагч учир дараа Далай лам хэмээх цол олгожээ. Сунам жамц төв засгийн эрх баригчдтай маш нэгт холбоотой байв. Мингүрний Ванли хаан түүнд Дорж чан цол олгон тамх шагнажээ. Дорж чан гэдэг нь учир дараатай ижил утгатай. Төвдийн буддын шашинд номд хамгаас илүү нэвтэрсэн ламыг хөндөтгсөн дуудлага юм. Сунам жамцыг 3 дугаар дүрийн Далай ламаар өргөмжилсөн байдаг. Зонхвын шав Гиндэн дүнжүү 1 дугаар дүрийн Далай лам юм. Гиндэн жамцыг 2 дугаар дүрийн Далай лам хэмээн хөндөтгөн тодруулжээ. 1653年的时候呢，顺治皇帝呢又封五世达赖喇嘛为西天大善自在佛，所领天下释教，普通话吃了达赖喇嘛。达赖呢是蒙古语大海的意思，喇嘛是藏语上师的意思。这也是达赖喇嘛呢首次呢被中央政府册封。那么从此呢，这个名号也被固定下来，形成了历世达赖喇嘛都要经中央政府册封的这么一个历史定制。 Банчин эрдэнэ нь төвдийн уламжлалт буддын шашны гэлэг ба урсгалын Далай ламтай эн зэрэг зөөлөн дууддаг шашны тэргүүн юм. Банчин богд гэдэг нь 17 дугаар зууны дундуур Монголын Гүйш хааны олгосон цол юм. Эрдэм ухаан хосолсон их эрдэмтэн гэсэн утгатай үг юм. 1713年，康熙皇帝呢派钦差到扎什伦布寺呢，封50班禅洛桑乙期 为班禅额尔德尼，这个班禅呢也是大学者的意思，额尔德尼是满语珍宝的意思。那么这个封号呢，从此被固定下来，成为这个班禅转世系统的专有名称。这2个活佛世系之间的这关系呢是非常紧密的。比如说，在这个达赖喇嘛的这个认定这方面呢，历代班禅发挥了非常重要的作用。从5世达赖到14世，除了1世达赖以外呢， 这个历代班禅都参与了他转世的寻访啊、认定啊，包括取法名啊、剃度啊、传授这个经典啊这样的一些任务。 Төвдийн буддын шашны сүсэгтнүүд таал төгссөн ламын сүнс нь төрөл арилжиж хойд дүрдэн оршдог гэж үздэг. Гэхдээ гэгэн хотогтын хойд дүрийг хэрхэн тодруулдаг бэ? 活佛转世呢，就从寻访一直到最后做成呢，要经过3个环节，一个是寻访过程，第2个是这个认定过程，第3个是坐床，最终的这个确认了。 Чойжо гэгэний өмнө дөрүүд нь Брайбун хийдийн нэгэн шашны номд нэвтэрсэн ламаас улбаатай.
Өнөөгийн Чойжо гэгэн бол 9-р дүрийн гэгэн юм. Тэрээр Бройбон хийдэд номын багшаасаа шашны ном сурч өөрийг нь хэрхэн тодруулсан үйл явцын тухай сонирхон асуудаг. 군중 당분자나 주톱 노장칠라서 그로 제바 롬보 취제 노장 통롭스데 공로 니크자니 갑라타 라데 모놈 치몬다 게히 돈리스 게히 하나 베크체다 게히 하나 바 담보 크체다 줄라카 디나리다 게히 하나 담보 돈리스 처음 군중 거 같은 건지 대다 저거 조각을 뭐 지고 이거 비게 근데 다 타임만 딱 지시 면치강 디 군가전지 인사요 디지 그래서 차상디 라만 보지 낙취사자 카리리 디도크 장자 송 깨자 지 땅체만 간디간디도 깨자만 보지 텐디시다 지스 라만 넘서디 Чойжо зэргийн гэлэгвагийн урс хулын гэгэнийг тодруулахад төвдийн өмнөх хэсгийн өндөрдөгийн шидэт нуур болох ламцоо нуур нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Ламцоо нуур нь төвдийн далайн түвшнээс 5000 метрийн өндөрт өргөгдөн дөрвөн талаараа мөс дууланд хүрээлэгдэж төвдийн хамгийн ариун дагшин нуурын нэгэн хэмээгддэг. 第20达赖喇嘛时候呢，就是开始就是有这样的一些圣湖仙音啊这样的一些记载了。 1509 оноос хойш ламцоо нуур нь гэлэгвагийн гэгэнийг тодруулахад чухал зангилаа болсоор ирсэн. Тухайн үед 2 дугаар төрийн далай лам ламцоо нуурыг өндөр дээрээс бараалсан байдаг. Нуурын хэлбэр нь хүний гавл хэлбэртэй болж гэрэл сүйдэр хослон толмет нууран дээр тусаж хажуу уул хадна цуйраатаж байсан гэлцдэг. Тэрээр энэхүү газрыг юр бусын газар хэмээн үзэж олон дүрийн далай лам нарын сахиулсан тэнгэр болох Балдан ламуугийн мөргөл үйлдэх газар болсон байдаг. Түүнээс хойш ламцоо нуур нь мөргөлчдийн ариун дагшин газар болсон бөгөөд хойд дүрийг тодруулах хуврагууд нууранд элдвийн дүрс харж тэдэнд тусалдаг хэмээн итгэдэг. Тэний хя ромбо гонге ромбо чуже 군중 개백 양식 고바텐다 나라스 독대 대백 가서 처음에 독통도이나 증나다 저거든지나 보고 남게 안 쓰고 임바티나다 초거더니 도가 대초 돌나 다 초날 증는다 힘나 행동 같은 된지 때문에 되네다 야치르 치르손다 행그 도보 쳔보시 된지 차베가 나치 다 디나를 카르게 저는 안 디기트 발다지 된지 공부존다 다 된지 독세 어 된지 총소스 담에기는 안도 파트르게 하는 안도 때 조직들이 좀 좋으겠다 당신의 디지 하나서 로나다 Ламцоо зэрэг шидэт нууранд хөрч шинжих нь гэгэн хотогтын хойд дүрийг тодруулах чухал ёс зүйн нэгэн юм. 寻访过程当中还有一个重要的环节呢，就是辨认这个遗物，就是把前世这个活佛用过的一些这个法器啊，一些用品呢，就让这个新的这个候选灵童来辨认。但当然这是一个宗教方面的一些记载了。大活佛没有辨认成功的也有，比如说第5世达赖喇嘛，无论在达赖时期里头，还是在整体的整个活佛时期里头，5世达赖非常有影响。但他自己在传记里头也说过，就是说让他这个辨认这个前世4世达赖用过的一些东西时候呢，他自己也没辨认出来。所以呢，辨认遗物呢也是一个方面，它不是说是绝对的这权威。 Ховрогууд дөрвөн зүгт бяцхан хүүгийн эрэлд мордож, энэхүү үйл явц хэдэн ч жил үргэлжилж, хөхнөр төвдийн өндөрлөгийг бүтэн туулах үе гардаг. 这之前呢，我们叫灵动候选的这个寻访过程。那么这些寻访到了以后呢，进行这个认定程序了。 700 гаруй жилийн турш гэгэн хотогтын хойд дүрийг тодруулах тогтолцоо нь хөгжсөөр ирсэн юм. Төвдийн зүүн хэсгийн Бамбар шанд төвд ангаах ухаанд нэвтэрсэн 8 дугаар дүрийн Жансуулын гэгийн сүсгтэн олондон байнга үзлэг хийдэг.
7-дугаар дүрийн Жансуулын гэгэн бол 14-дугаар дүрийн Далай ламын номын багш байв. Заримдаа сүсгтэн олон Жансуулын гэгэнээс хойд дүр тодруулах тухай асууж лавлана. 나머지 문제지야도 전주이네야. 지네 거래기 님의 수준 조장지 거로 말아서 배나 뭐게하다. 다음에 신기니 딱지 제하다. 서로 딱지 제하라서 텐제 먹지 요로. 그 조장지 튀면터네. 니 주고를 되면도 텐제 지 문제 지접지 요로. 시숑게 님도 겹겨지지. 아니지 주고 문제 지야 돌아 권한서 차로나니. 냠도 딱지나. 아니 건버들어 지금 라마 텐제 유미. 안한테라 차로난지 다티 라모 콤바디 라마롱은 진짜야. Гэгэн хотготын хойд дүрийг тогтоох үйл явцыг сайтар ойлгохын тулд бид 18 дугаар зуунд эргэн очих хэрэгтэй. Тухайн үед Манжи Чин гүрний үе байв. Бээжингийн Хориотой хотын төв засгийн газраас төвдөд суух төшмөл томилдог байсан. Төвдөд суух төшмөл эзэн хааны зарилгийг шууд хүлээж төв засгийн газрын зарлиг ёсоор хэрэг эрхэлдэг байв. Далай лам Банчин эрдэнийн хамт төвдийн үйл хэргийг засахилдаг. Тухайн үед гэгэн хотготын хойд дүрийг тодруулах ажилд хөндлөнгийн оролцоотой байгаад маш их санаа зовдөг байлаа. Тэнгэр тэтгэгчийн үед төвдийн шашны гэгэн хотготын хойд дүрийг тодруулах ажил нэгэн үе эмх замраагүй болж, ноёд төчмөд хойд дүрийг тодруулах ажилд хөндлөнгөөс гар дүрж, төвд Монголын язгууртууд гэгэн хотогт лам нарыг ятхан, өөрийнхөө үр хойчоон хотготын хойд дүрээр тодруулахыг оролддог байв. Олон гэгэн хотогтон зөвхөн ганц язгууртны гэрвлээс төрсөн түүхтэй. Мөн орон нутгийн улс төрийн хүчин гэгэн хотготын хойд дүрийг тодруулах эрхийг булаацалдан, хойд дүр тодруулахыг улс төржүүлэн, хүчнүүд хоорондын тэмцлийн улс төрийн багж болгон ашиглахыг зорж байв. 1780 онд Бээжин хотноо тэнгэр тэтгэгч хааны 70 насны ойг тэмдэглэх үеэр 6 дугаар дүрийн Банчин эрдэнэ цэцгөвчнөр таалал төгсөв. Банчин эрдэнийн өвийг эзлэхийн тулд ах дүү нарын хооронд ширэн мөргөлдөн гарчээ. Түүний ах Улаан малгай турсгалын 10 дугаар дүрийн Шамарпа хотогт Гурхагийн айрмыг довтлоход тусалж төвдийг дайны хөлд унгасан юм. Эцэст нь тэнгэр тэтгэгч хаан цэрэг томилон Гурхагийн айрмыг цохин охруулж төвдийн амар тайван байдлыг сэргээсэн юм. Энэ нь хойд дүрийг тодруулах тогтолцооны чухал нэгэн эргэлт байв. Хотготын хойд дүрийн тогтолцоог илүү дүрмжлэх шаардлагатай. Төвдийг үр дүнтэй засаглахын тулд 1793 онд эзэн хаан зарилгаар тогтоосон төвдийг төвшдгөх 29 заалтыг нийтэлж алтан бомбоднаас шаваа суглан тодлох зэрэг тогтолцоог тодорхой болгов. Карсена тэний 라주 온지 제당 돌레나다 덴베시 보소 라주에나 데네 거기에 제소나르와 제초 온지 데네르와 다 땡키 추소 다나 용지 다 고직시알리 종 참마데나다 나라서 샥파르데나다 헤토케토 연식이 다 디나게 개체효다 달래라마도 배신이라 소백 그렇게 되게 되니 양식 모디치에 값으나 다 네바르드 서범 중동치고 발리 안 랑가르게 모디 치미쇼 这个金瓶非常有意思，是乾隆皇帝亲自设计的，包括它的格式、形状，甚至包括上面的一些图案、花纹，都由乾隆皇帝亲自主导设计的。 Тэнгэр цэтгэгч хаан 2 алтан бомбу зохиож бүтээсэн. Нэгийг нь Бээжингийн найралд найрамд ус өмд байрлуулж Монголын Овг аймаг,
Гансү хөхнөр болон Бээжингд суугаа хутагтын хойд дүрийг энэ алтан бомбоноос шаваас суглан тогтоодог. Нөгөө нэгийг нь Лас хотод байрлуулж төвд зэрэг бүсийн гэгэн хутагтын хойд дүрийг тодруулахад ашигладаг. 칭게르글라 속부 먼저 사에 노연 조가 동안 디 먼저 구도도 비르다 구도도 에드니 코나 이게 간다 슬분 주제 문제 쉬샤스 간다 지자리 디 통마들이샤다 간다 진자리 슬분 주제 문제 쉬 통마들이샤 장게 군딩아바 주바 데레 슬분 주제 문제 쉬브리스 디능싱간도 제군봉기 먼저 아자 림부치 군디 니솜시비게 문제 쉬 간도 디 슬분 주제 문제 쉬어스 디능싱간도 낭속이야 지 단단한 조차산도 공부디 배가 공배 먼저 단다 동가 주고디 단 디능시기 민주 주고 군지 듬버들이 먼저 간데 진짜니기 슬분 주제 인생 문제 쉬교를 샤스 Алтан бомбоноос шаваас суулан тодруулах нь төвдийн бурхны шашны уламжлал болсон юм. 5 дугаар дүрийн Далай ламын жаал хөөг сонгоход уламжлалт балин хийж сонгох аргыг хэрэгжилж байв. 把这个候选灵童的这个名字啊，就写在大小都一样的一些纸签上头，然后呢，用糌粑做成这个重量啊、大小都完全一样的几个糌粑丸子，然后把这个名签呢包在这个糌粑里头，也是需要宗教方面这个仪轨啊，就是念经啊、祈祷啊这样的一些程序完了以后呢，有一个高僧大德进行这个摇丸子，最后呢就是说哪个跳出来，就是确定是转世灵童。 金瓶撤迁的这个办法被颁布以后呢，当时这个西藏的这个高层啊，就包括巴士达赖喇嘛呀在内，都表示拥护，也表示这个贯彻。1793年呀，有一个非常重要的一个文献呢，就叫《水牛年文告》。那么这里头呢，巴士达赖啊，对这个金瓶撤迁怎么贯彻、怎么执行，他做了一个非常详细的这个规定了。那么这里头也讲到了，就说这个金瓶撤迁啊，是皇帝是对西藏人民、对这个藏传佛教，尤其是对黄教，就是格鲁派的一个恩德。 Потала ордон нь Лас хотын баруун хойд зүгийн Мабри ууланд байрлаж, хөхнөр төвдийн өндөрлөгийн нэгэн сүрлэг гайхамшигт байрлага юм. (1822) оны 1-р сард Потала ордонд алтан бомбоноос шаваа суглан тодлох ёслолоор 9-р дүрийн Далай ламын хойд дүрийг тодолж байв. 在认定这个九世达赖喇嘛的这个转世的过程当中啊，也是通过这个宗教仪轨啊这样一些方式呢，寻访出了这个3位候选灵童。西藏地方政府啊，给这个皇帝上报，就说申请进行这个金瓶撤迁，得到批准以后呢，是在布达拉宫举行了这个金瓶撤迁仪式。 Төвдийн тооллын 1-р сарын 15-ны үүрээр нар мандаж буй үеэс эхлэн ховрогод ном хорж төвдөд сууга 2 төшмөл 7-дугаар дүрийн Банчин богд Дамби Нема болон төвдийн лам ховрогод Сосан Ланже Харшин эзэн хааны хөргийн өмнө сууцгаана. 当时呢，驻藏大臣是文干，由他来进行这个撤迁的程序。撤完了以后呢，需要上报中央，那么中央呢，正式这个批准认定他是这个第10世达赖喇嘛。 Эзэн хааны баталсан алтан бомбоноос шаваа суглан тодолсон үр дүнгийг 7-дугаар сарын дундуур Лас хотод ирүүлв. Тодолсон бяцхан гэгэн Потала ордны зүүн хэсэгт хандан сүгдэн мөргөж эзэн хааны хишиг хайранд баярлснаа илэрхийлнэ. 7-дугаар дүрийн Банчин Дамби Нема түүнд сахил самвар хүртээн ховргийн дээл өмсгсөний дараа албан ёсоор 10-дугаар дүрийн Далай ламыг ширээнд залсан байдаг. 당스름 정도 배차야는 차기에는 저기 나라서 등에 로르규 때는 저기 나라서 저 매기나 랑게 버규이마 니네나 되니 네바르 들어봐 꼭 고메게 다 나라서 그더니 차기
어디 지구 초록 차지 초가 용도 상도 봐. 수백 개 체크도 가르쳤다. 근데 중앙스 용 초시这个的。十世达赖喇嘛经过金瓶车前认定以后呢，他也给皇帝写了一个这个奏折，实际上就是一封感谢信，他称呼的叫文殊皇帝，就把这个皇帝呢比喻成文殊菩萨了。这是一种就说他对这个皇帝的一种感恩之情。但是讲的乾隆呢，嘉兴把都他这拿了那辈子那么送去，说的这四轮旅行，都有把这。那么通过出发在这里那到光个告诉他都现在他那么全部忙不去，在这中国的别想讲呢，到来了嘛，那他工程主把就这中医，那是我们中国的是，变成人保险那他变成工程结巴的过吧，是我们中国的是，他等结了后面告诉那在这里。 Хэдэн зуун жилийн дараа Алтан бомбоноос шаваа суулан тодруулах тогтолцоо нь төвд уламжлолтой буддын шашны гэгэн хотгодын хаан дараа дүрийг тодруулах маш чухал ёс жаяг болсон байдаг. 从1793年一直到民国这一段时间呢，西藏历史上呢，一共有39个活佛转世系统呢，被认定为呼特克图级以上的大活佛，共有91位新转世的活佛。 其中呢，76位是经过金瓶撤签认定的，另外15位呢是经过中央政府特批免于金瓶撤签认定的。 Түүхэнд засгийн газрын зөвшөөрлөөр Алтан бомбо ашиглаагүй тодруулсан гэгэнтнүүд бий. Жишээ нь 9-р дүрийн Далай лама Лунтаг жамц 11 насндан хүнд өвчний улмаар зуурдаар таал төгссөний дараа түүний хойд дүрийг тодруулахдаа Алтан бомб ашиглаагүй юм. 13世、14世达赖都没有进行过金瓶撤签，但是没有金瓶撤签呢，它是实际上也是中央批准的。 1936 онд Дундад Иргэн улсын засгийн газраас төвд уламжлалтай буддын шашны гэгэн хотгодын хойд дүрийг тодруулах тухай тусгай хууль болох лам хуврыгийн хойд дүрийг тодруулах арга гэгчийг хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү хуулийн дагуу тухайн үед 14-р дүрийн Далай лам Данзан жамц, 10-р дүрийн Банчин Эрдэнэ зэрэг гэгэнтнүүдийг тодруулсны дараа бүгд төв засгийн газраар зөвшөөрүүлсэн юм. 1940 онд Дундад Иргэн улсын засгийн газрын төлөөлөгч Уужун Шин Лас хотод очив. Тухайн үед төвдийн лам хуврагууд бүгд төвдөн жамц бол 13 дугаар дүрийн Далай ламын хойд дүр гэж санал нэгтээ үтсэн тул Алтан бомб ашиглахгүй байхыг төвдөд засаг барьж байсан Ретан хотогт засгийн газарт мэдэгджээ. Тэгээд Уужун Шин хойд дүрийг шалгалсны дараа төв засгийн газраас Алтан бомб ашиглах шаардлагагүй 14-р дүрийн Далай ламыг тусгай хүлээн зөвшөөрч байна гэсэн хариу илгээжээ. Мөн оны 4-р сард Уужун Шиний удирдлагадор 14-р дүрийн Далай ламыг суудалд залах ёслол Потала ордонд болсон юм. 大活佛要金瓶撤签，但是有特殊的情况，也不能说是那个地方自己来决断，他必须要上报到中央，就说中央政府来免于这个撤签。 1954 оны 9-р сард 14-р дүрийн Далай лам болон 10-р дүрийн Банчин Эрдэнэ Бээжинд ирж хоёр чуулганд оролцоод буцжээ. Лас хотноо буцсны дараа тэд сайшаан талархаж байгаагаа илэрхийлэхийн тулд Мао Цзэдун даргад загтал ирүүлж танка зураг бэлгэлж байжээ. Шинэ эрэнд орсны дараа 11-р дүрийн Банчин Эрдэнэ, 6-р дүрийн Дэжүү хотогт зэрэг гэгэнүүдийг бүгд их зүү хийдэд тахиж буй Шагжамуны бурхны өмнөх Алтан бомбоноос шаваа суглан тодруулсан байдаг юм. (1989 оны 1-р сарын 28-нд 10-р дүрийн Банчин Эрдэнэ зүрхний шигдээсээр таалал төгсөв. Гэгэнтэн Шигац хотод дохо Дашлумбу хийдэд 51 насндаа таалал төгссөн байдаг.
Таалал төгсөхөөс 4 хоногийн өмнө тэрээр би Шагжамуны бурхны өмнөх алтан бомбоноос хойд дүрээн тодруулна. Энэ бол хамгийн сайн арга гэсэн захиас үлдээжээ. 다디 인도 담아 중앙 면신슈 안 중앙게 직동지 로타게 다오게베 세부 주군이는 아니 영시 대주체하게促中 주야가 깝가다나 그래 다디 대주는 안주 루규기 안주 출루기 안주 표준당대 출루 영시 문진기 즉 안주 대문기 가르 수준다 디능시 가르 루규기 댐비시 손제 영시 문지 지고 가다나 그래 아 영시 문지 지야가 대주促中수도 나제促中디 조 가르 변주군지 주베 용지 자야 주고다 디능시 저시 lumbu 캠보다 디능시 저시 lumbu 직 두고 체대 가다 디능시 안조 저시 lumbu 직 안조 공배 기시 직 연대 저와 가지 디게促中 직두브레스 안디나로 한도레는 아주 개난기 직 자자 현도 유배 표준 낭den기 두고 치료하는데 딘데 냠도 루루 제병 안주 jinsi 대주 숙중딘데 수남레스 Бүтэн жил гаруй хугацаанд хөхнөр төвдийн өндөрлөгийн 46 шанаас 28 болзол хангасан бяцхан хүүгээс олон дахин судалсан эцэст 3-ыг нь сонгон шалгаруулсан байдаг. 把3个的父母、籍贯、本人的名字写在名签上，经过一定的仪式，把它放入金瓶，然后念金瓶经，祈祷灵童转世。祈祷完了后，抽出来，当众向大家宣布中签的是哪一位灵童。 他的相关信息，这样才能完成这个抽签这个仪式。还得需要把这个抽签的这个结果呢报送到这个中央去。 1995 оны 11-р сарын 29-нд шашны томоохон ёслол болж уламжлалт алтан бомбоноос шаваа суглан тодруулах арга хэмжээ Лас хотод дох их зүү хийдийн Шагжамуны бурхны өмнө явагдав. Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Логан төвдийн өөртөө засах орны засаг дарга Жанссан нуруу төрийн зөвлөлийн шашны ажил эрхэлсэн газрын дарга Ешовн нар оролцсон юм. Юуны өмнө төрийн зөвлөлийн төлөөлөгч тусгай ажилтан Эрдэмтэн Гэгэн ховрагнаар 3 хүүхдийн садан төрөл нь шавааг шалгана. Дараа нь төрийн зөвлөлийн томилсон тусгай албан тушаалтан шавааг шалгаж, дараа нь Дашлумб хийдийн Эрдэмтэн лам цэрэн алтан бомбонд хийнэ. Тэгээд гандан Цэрабоми Римбуч тодруулах ёслолыг даргалдаг. Тодорсон шавааг эхлээд төрийн зөвлөлийн төлөөлөгч шалгасан. Алтан бомбоноос шаваа суглан Наачу хотын Лари шанаас сонгогдсон Жанссан руу тодорсон байна. Лари, Жанссан нөгөө тоолгоо. Алтан бомбоноос тодруулсан дүнг төрийн зөвлөлөөс баталж 11-р дүрийн Банчин Эрдэнэ Чойжижавыг тодруулав. 1995 оны 12-р сарын 8-нд 11-р дүрийн Банчин Эрдэнэийг ширээнд залах ёслол Дашлумб хийдэд болов. Төрийн зөвлөлийн төлөөлөгч Хятадын коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төрийн зөвлөлийн гишүүн Ли Тэйн төрийн зөвлөлийн албан бичиг өргөмжлөлийн бичиг уншиж 11-р дүрийн Банчин Эрдэнэд өргөмжлөл алтан тамгыг гардуулсан юм. 2007 онд нийтэлсэн төвд уламжлалт буддын шашны Гэгэн хотогтыг тодруулах аргад энэ тухай мөрдөх зарчим, хангах болзол нөхцөл, холбогдох процесс зэргийг тодорхой тогтоож төвд Сычуан, Юннан, Гансу, Хөхнүр зэрэг мужид Гэгэн хотогтын хойд дүрийг тодруулах ажлыг эмх цэгцтэй зохион явуулсан юм. Тус арга нь шашны ёслол болон түүхийн уламжлалыг хөндөтгөн сүсгтэн олны хүсэл эрмэлзлийг тусгав.
活佛转世管理办法，它是适应当代需要，适应信众需要，适应藏传佛教自身发展的需要制定的，得到了各个方面的拥护，也从一定意义上阻拦了一些活佛的转世的方面的一些乱象。它对藏传佛教的正常的发展是有积极作用的，对信众甚至对活佛本人也是有积极作用的。 Чойжо гигэнтэй хамт төвдийн буддын шашны дээд сургуульд суралцсан 6 дугаар дүрийн Дэжүү гэгэн гэлэгбаа урс хуулийн үе дамжин уламжилж ирсэн хойд дүрийг тодруулах ёс жаяг мөрдсөн байдаг. 2 дугаар дүрийн Дэжүү гэгэнийг Чин улсын төр засгаас засаг баригчийн үүрэг гүйцэтгэгч өргөмжилж 12 дугаар дүрийн Далай ламд туслан засаг шашны үйл хэргийг хариуцаж байжээ. Түүний гавья зүтгэлийг үнэлж төв засгийн газраас гэгэн хотогт бөгөөд үе дамжин хойд дүрээ тодруулахыг хүлээн зөвшөөрчээ. Түүхэн уламжлалын дагуу Далай лам, Банчин Эрдэнэ, Дэжүү гэгэн нарын зэрэг хотогт гэгэнийг эрх биш алтан бомбонд тодруулдаг аж. (2010 оны 7 дугаар сард засгийн газрын олон төлөөлөгч болон Эрдэмт лам хуургууд их зүй хийдэд цугласан юм. Энэ бол төвд уламжлалт буддын шашны гэгэн хотогтыг тодруулах аргыг хэрэгжүүлсэний дараа анх удаа алтан бомбоноос шаваас суглан хойд дүрийг тодруулж байгаа нь энэ юм. 11-р дүрийн Банчин Эрдэнэ чойжиж ав 200 жил үргэлжилсэн алтан бомбоноос шаваас суглах аргаар 6-р дүрийн Дэжүү гэгэний хойд дүрийг тодруулав. 11-р Банчин Эрдэнэ чойжиж ав Шагжамоны бурхан болон алтан бомбонд мөргөл уйлдэв. Ингэсний дараа тэрээр алтан бомбоны өмнө хөрж тагийг навч шавааг хөдөлгөж дотроос нь нэгийг сонгов. Сонгож гаргасан шавааг төвдийн өөртөө засах орны засгийн газрын төлөөлөгчд хөргөв. Шаннан бүсийн Лунзи шаны лувсан дорж Дэжүү гэгэний хойд дүрд тодров. Банчин богд түүний үсийг хусаж номын нэр хайрлав. Ингэснээр Дэжүү гэгэний 6 дугаар дүрийг хайх, тодруулах ажил төөхт уламжлал ёс жайгын дагуу явагдав. 从大范围来讲的话呢，现当下的整个活佛转世的这些事项都是按照有关规定政策、国家法规去有序的去发展的，有序的去开展的。从现在的角度来讲的话呢，从各个方面都算是保障了。一来的话呢是活佛本身的权益，二来的话呢，寺院的信众的这些要求、这些呼声都非常好的去照顾到了。Өрөн хавар саатаж өндөрлөг нутагт хаврын тариалан эхэллээ. Яг энэ үеэр 11-р дүрийн Паво гэгэн Нэнангийн хийдийн арын ууланд байрлах бясалгалын төвд хэдэн сарын хугацаатай бясалгал хийдэг уламжлалтай. Наймдугаар дүрийн Жансолын гэгэн ном айлдах хийдийн өдөр тутмын ажлаан удирдахаас гадна мөн л сөсгтэн олондон эмчилгээ үзүүлдэг. 9-р дүрийн Чойжо гэгэн болон 6-р дүрийн Дэжүү гэгэн нар
Баг сургуулийн хичээлээ дуусгаж, нас чадсуу бусад гигантнүүдтэйгээ Бурхны ном сурч судалж эхэлдэг. Харин 11-р дүрийн Банчин богд аль хэдийн буддын шашны зан үйлийг эзэмшиж номд цагаарч эхэлжээ. Хэдэн зуун жилийн турш уул хад ус мөрөн нүүж отлохгүй адил сүсгтэн төмний сэтгэлийн шүтэнээр төвд уламжлолтой буддын шашин нь хөхнөр төвдийн өндөрлөгийн ариун дагшин хөрсөн дээр үе дамжин уламжлагдсаар байна.